Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон нийгмийн хүлээлт таны бодол сэтгэл хөдлөлд нөлөөлж байна уу? Safe Space podcast таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны Safe Space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. Safe Space podcast-ийн хөтлөгч Ариун Санаа. Сэтгэлзүйч өөрийн туяа миний бие. Энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд Safe Space podcast-д ирсэн загтлыг уншицгаая. Би өөртөө итгэлгүй нэгэн. Одоо 29 настай ганц бие эмэгтэй. Сүүлийн үед хийж байгаа бүх зүйл маань өөр таалагдхаа болж өөрийгөө үнэлэх үнэлэмж гэхээр юм бараг л алга. Бусад хүмүүсийн хувьд ч нэг л сэтгэлд нь хүрдэггүй мэт санагдах юм. Гэр бүл, хайр дурлал, найз нөхөд, ажлын хамт олон гэдэл. Гаднаас минь харуул би тийм ч царайлаг биш байдаг л нэг жирийн хүн. Миний амьдралын ихэнх цаг ажил дээр маань өнгөрдөг. Хамт олондоо таалагдахын тулд аль болох алдаа дутагдал гаргахгүйгээр хичээнгүйлэн ажилдаг. Шаардлагатай бол илүү цагаар суун, орой тарах цаг болоход хүмүүсийн ихэнх нь явцгааж хөнгүү шахуу оффист ганцаараа үлдэж хоцрох өдрүүд олон. Ажил дээр хүмүүс намайг ажилсаг шүү, хөдөлмөрч шүү гэж магтдаг ч гэсэн ягаад ч юм надад үннээсээ биш. Худлаа намайг хөөргөд байгаа юм шиг санагддаг. Гадуур найз нөхөдтэйгөө юм уу ажлынхан дагаа сууя гэхээр нэг их уух дурггүй, яриач нийлдэггүй, чанга чимээтэй өгчмөд бүр ядраад маргааш нь ямар ч ирч хүчгүй болчихдог. Тэрний оронд гэртээ хараад дуртай сериалаа үзээ суух нь илүү амар байдаг гэхүү дээ. Сүүлийн үед гэрийнхэн маань намайг хүнтэй суух нас чинь оройтлоо гэж шахамдуулж шаардах боллоо. Түүнээс өөрөөр надад ямар мэдрэмж төрж байгааг сэтгэл санааг минь хэр байгаа ер нь л асуудаггүй. Бусад үед хувьдаа уцаа оролцоогоол өрөөндөө чимээгүй байдаг. Сошиал медиа орохоор л нэг мэдгээд л надаас бусдынх нь амьдрал өсөж дэвжээд байгаа юм шиг, миний ямар нэгэн болохгүй байгаа юм шиг санагдах юм. Заримдаа бүр энэ бүхний зүгээр л орхиод хаа нэгтээ алга болчихмоор ч санагдах шиг. Яг үүндээ маш ихээр ганцаардаж байна. Хин нэгэнтэй энэ мэдрэмжүүдээ хуваалцъя гэхээр насанд хүрчихсэн хүн байж ингэж яриад явах нь утгагүй санагдахаас айж байна. Юуны төлөө, хэний төлөө амьдраад байгаагаа ойлгохоо боллоо. Надад туслаач. Итгэлгүй нэгэн. Safe Space podcast-ийн хамгийн ихний дугаарт өөрийн дотоод мэдрэмж, сэтгэлээ хуваалцаж загтал илгээсэн тун их баярлалаа. Өөрийнхөө сэтгэлээнгүүд байгаа энэ хүн мэдрэмжээ хуваалцна гэдэг бол баггүй их зориг. Тэгээ итгэлгүй нэгэн гэж өөрийгөө нэрлсэн загтлын эзэнд төрж буй энэ мэдрэмж бодлоод нь зөвхөн яг энэ хүнд л байгаа асуудал гэхээсээ гадна бидний эргэн тойронд байгаа яг хүрээлэн байгаа ажил, мэргэжил, гэр бүл, одоо байгууллагын соёл гэх мэт их олон талаас нь харж болж байна. Тэгэхээр загтлынхаа эзэн зориулаад мэргэжлийн сэтгэл зүйч өврийн туяагийн одоо сэтгэлийг сонсъё. За юуны өмнө надаа өөрийн дотоод мэдрэмжээ илэрхийлээд хуваалцах зориг гаргасан танд үнэхээр талархаж байна. Таны шиг мэдрэмжийг одоо олон хүн мэдэрдэг боловч түүнийг дотроо хатгалсаар улам гүнзгий ганцаардалд орох нь ер нь их тохиолддог шүү дээ хүмүүс. Таны цагтлаас харахад өөрийгөө үнэлэх үнэлэмжийн бууралт, ганцаардал, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж болон айлаас ашрах хам шинж буюу бидний хэлдгээр буйн авт зэрэг хүчин зүйлс илэрч байгаа юм болов уу гэж миний зүгээс үзэж байна. Тэгээ эдгээр нь сэтгэл зүйн эрүүл мэндийн цөргөөр нөлөөлж сэтгэл готрал, нойргүйтэл амьдрал утга учиргүй санаадах мэдрэмжийг бий болгох эрсдэлтэй байдаг юм шүү. Миний зүгээс зөвлөмжүүд өгд юм уу гэж бодлоо л доо. За тэгээ эхнийхэн зөвлөмж болохоор өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх гэдэг байгаа. За тэгээд та одоо нөгөө бусдын таныг хэрхэн хааж байгааг биш өөрийгөө ямар хүн гэдгийг илүү чухалчилж харах хэрэгтэй. Тэгээ өөрийн дагуу тал, чадвар, жижиг амжилтууд дээр төвлөрөөд өөрийгөө урамшуулж сурах хэрэгтэй. Тийм жишээлбэл бид нар одоо ингээд жижигхэн зүйл хийсэн ч гэсэндээ өөрийгөө урамшуулах шаардлагатай гэсэн үг байхгүй юу? За тэгээд дараагийн зөвлөмж нь болохоор нийгмийн харилцаагаа сайжруулах гэж ярьж байгаа. Бид нэр одоо манай захиа хэлгээс өмнө их ганцаарддаг гэж ярьж байгаа шүү дээ. Ганцаардлын мэдрэмжийг бид
ганцаардлын мэдрэмжийг даван туулахын тулд ойр дотны хүмүүстэй илүү идэвхтэй харилцахыг хичээх шаардлагатай байдаг. Одоо тийм зүгээр очиод өдөр нь ямар байсан бэ гэдэг ч юм уу тийм байдлаар баг алхмаар жоохон яриа өрнүүлээд харилцаа үүсгэж явах юм бол ганцаардлынхаа мэдрэмж багаар буурах боломжтой. Тэгээд найз нөхдөдөө уулзахдаа тийм заавал том арга хэмжээ бус 50 орчинд одоо гэртээ ч юм уу тийм дуртай 5 тухтай орчинд тийм өөрийн дуртай аргаараа цагийг өнгөрүүлэх маш чухал байдаг. Тийм хүн бол хоёр талтаач тийм захиа илгээж авах хүнд маань ч гэсэн илүү тийм тайван мэдрэмж авах. Тийм яг бидний одоо нэг подкастын нэг шиг safe space дээр илүү тийм 5 тухтай яриа өргөх боломж олгоно гэсэн үг. За тэгээд сөрөг бодлоо таниад тэдгээрийг няцаах шаардлагатай байдаг. Энэ мэдрэмж төрөх үед өөрийн дотоод яриагаа анзаарах нь чухал. Би өөний чадсангүй. Би тэнийг юм гэж бид нар бодох явдал зөндөө байдаг шүү дээ. Тэгэхэд би яагаад өөрөө ингэж ярьж байгаа юм болоо? Би яагаад өөрөө тэнийг гэж хэлж үү? Энэ одоо ингэж энэ тэнийг гэж хэлж байгаа юм зөвхөн надаас шууд ингэж хамааралтай байна уу? Эсвэл тийм ингэж орчин тойронд ингэж хүмүүс хэлж байгаа зүйл нь ингэж над дээр ингэж бууж ирээд байна гэдэг бас анзаарах нь чухал. За тэгээд ажлаас ашиглах хам шинж бас илэрч байгаа гэдэг шүү дээ тийм. Тэгээд ажлын ачааллаа зогсоолох бас шаардлагатай юм болов. Илүү цагаар ажиллах нь одоо таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлох гол хүчин зүйл болох ёсгүй юм шүү. Нэг бас анзаарах шаардлагатай. Хийдэг ажил нь түр зуур амжилт гэж санагддаг ч гэсэндээ эцэстээ сэтгэл зүй болох бие махбодод хэд ачаалал өгөөд ядрах, сулдах, тархлаа унах, цаашдаа өвдөх сөрөг үр дагаврууд өгч болцсохгүй байдаг шүү. Тийм болохоор ажлын болон хувийн амьдралын тэнцвэрийг олоход маш анхааралтай хандаарай гэж хэлмээр байна. За тэгээд бас дээрээс нь тусламж авахаас бүү байгаарай. Бид нар бас ингээл ер нь ингээл том болсон юм чинь захиа бицүү хүмүүс хэлж иртэй хин нэгэн дээд мэдрэмжүүдээ хуваалцъя гэхээр тасан турч гэсэн хүн байж ингээд яриад явах нь утгагүй санагдахаас айж байна гэх. Тэгээ бид нар хэдий том болсон гэсэндээ бидэнд тийм ярих, ихтгэл таах хүмүүс хэрэгтэй, орчин хэрэгтэй байдаг. Тийм болохоор магадгүй ихтгэл таадаг хин нэгэн энэ тухайгаа ярилцаад дотроо хатгалж авч буй бүхний хуваалцаарай. Тэгээд өн дээр нэмээд мөн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө саналгаж байна. Тийм бусдад мэдрэмжээ илэрхийлэх нь сул тал биш гэдгийг ойлгоод харин зөрөгтэй алхах гэдгийг маш сайн бодох хэрэгтэй шүү. Тэгээд хамгийн сүүлийнх нь зөвлөмжийг хэлэхэд болохоор өөрийгөө уучлж инэрэнгүй хандаарай. Та өөрийгөө нөгөө өрөвдөх бус өөртөө хайртай хандах нь маш чухал байдаг. Бид одоо нөгөө өөртөө хэд хатуу хандаад шүүмжилдэг штэ тийм жижиг юм дээр шүүмжлээл яаж чадчихна. Энийг хийчих ёстой юм дээр ингээ алдчихлаа гэж үтэй. Амар шүүмжлэх юм амар гэдэг. Гэхдээ бид нар одоо бусад хүмүүсийг ингээ шүүмжилдэг, бусад хүмүүсийг уучладаг. Тэ бид нар инэрэнгүй ханддаг бусад хүмүүс. Тэгэхэд бид нар яагаад өөрсдөндөө тэгж болтгүй юм бэ? Бид нар өөрсдөндөө тийм болохоор өөртөө уучлаад илүү инэрэнгүй хандаад хайрлаарай гэж хэлмээр байна. Өөрийгөө бустай адилхан уучлж хайрлах нь өөртөө итгэлийг бас нэгдүүлдэг. За тэгээ хамгийн сүүлд нэхэд та ганцаараа биш шүү. Таны үнц нь бусдын хүлээлтээр биш, харин өөрийнхөө оршин байгаагаар тодорхойлогддог юм шүү гэж хэлмээр байна. Та ганцаараа биш те таны үнц нь бусдын хүлээлтээр биш, өөрийн оршин байгаагаар тодорхойлогддог. Үнэхээр сайхан хэллээ. Одоо ингээд за бүр холбоод ярихад одоо насанд хүрсэн том болсон гэдэг ч юм уу зарим нүдлэр нь одоо магадгүй загтлын эзэн эрэгтэй хүн байлаа шүү дээ. Хүн чинь гэдэг юм уу юм хэцүү байгаа ганцаардж байгаа хүнтэй хуваалцахгүйгээр ганцаардл дундаа бусдаас өөрийгөө тусгаарлаад удаан хугацаанд явбал ямар үр дүнгууд хүрч болцшгүй л. За энэ ингээд эхний шинж тэмдэг нь бол стресс, нойр хөдөл гэх зүйл ирэхэд бол гарч ирнэ. Тэгээд энэ удаан хугацаанд үргэлжилсээр байгаа сэтгэл готролд хүрэх магадaltaй байдаг. Сэтгэл готролд хүрснээр тэгэл ер нь бол хэцүү шттэ тий.
Ингээл юу ч сонирхолгүй санагдаад баян гутмаар санагдаад хийсэн бүх юм одоо ингээд амьдралд авдаг байсан бүх тийм баяр баясгал тий хобби энэ бүх зүйл нь ямар ч тийм гоё санагдах болчдөг. Бүх зүйлээс сонирхол нь буурчдаг гэх юм уу да. Тэгээл зөвхөн нэг өдрийг оршин буугаар өнгөрдөг. Тэгээ дөрөв нөгөө нэг дурдсанчлан эргэн тойрны хүмүүсийн нөлөөг нь яаж тодруулж явах вэ? Хальт. Одоо гэр бүлийнх нь тоодгүй гэдэг шахалтаар үзүүлэх юм. Одоо бадуу одоо энэ хүний гэр бүлийнх нь сонсч ивэл яаж хандахыг бас санал болгож байна. Санал болгож болох уу? Бас нэлээд яригддаг зүйл, хэцүү зүйл л тий. Яагаад тэгэхээр одоо ингээд гэр бүлд нь зөвлөгөө өгье гэхээр яг гэр бүлийнх нь хүмүүсний ямар хүмүүс гэдэг мэдэх боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр цагтлаа болохоор энэ бол сэтгэл зүйн зөвлөгөө биш. Тэгэхээр бас дээрээс нь тэр хүнд ч гэсэн тийм ярилцмаар зүйл байгаа ч юм уу тий. Эсвэл өсөж төрсөн орчинд яг тийм байгаад тий цагтлын гэр бүлийн хүмүүс эхэлж байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө өөрт нь тавигдсан хүлээлтийг яг өөрт нь бас тавиад иж магадгүй. Өөртөө юу? Нөгөө аав ээж нь өсөж байхдаа тэрний аав ээж нь ингээд тавигдсан хүлээлт нь тэгээ хүүхдтэй ингээд захиа явуулсан хүндээ бас хүлээлт нь ингээд нөгөө generational ингээд доош ингээд явуулдаг гэдэг шүү дээ тий. Одоо үед амьдсан шаардлага үед амьдсан шаардлага байж болцшгүй. Тийм учраас ер нь яг хөө зүгээр гэр бүлээрээ суугаад хүлээцтэй хандаад бие биендээ хүлээцтэй хандаад ярилцах шаардлагатай юм болов гэж бол бодож байна. Тэгээд болохгүй хам бол гэр бүлийн зөвлөгөөнд тусарч байна. Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөөнд. Гэр бүлэрээ ордог юм. Тийм гэр бүлэрээ ордог гэсэн үг. Тийм хэр өнөөрөө асуудал байна гэж үзээд тэгээд хоорондоо ярилцаад тэр нүгдэнд хүрэхгүй бол нэг тийм шийдвэр гаргах болно гэсэн үг. Тэгээд хоёр талаасаа бас анзаархал хэрэгтэй л тий. Бие биентэйгээ бас бие биенийхээ мэдрэмж сэтгэлийг бодох хэрэгтэй. Энэ яг юу мэдэрч байгаа болоод ингэж яаж байгаа юм бол. Энэ яг яаж байгаа юм бол гэж жоохон хүлээцтэй хандаад тэгээд тэр нь ер нь ярилцгал хэмжиж болно. Ялангуяа гэр бүлд. Тэгээд загтлынхаа эзний яг мэдрэмжийг уншингууд маш ганцаардж байна гэдэг бол яг ганцаардж байгаа хүлээн зөвшөөрч гэдэг бол аягүй чухал зүйл дээ. Тийм мэдрэмжээ хүлээн зөвшөөрч гэдэг бол ер нь бол хамгийн ихний алхам гэж байгаа. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөд ер нь бол мэдрэмжээ ингээд мэдрээд би мэдрэмж мэдээд байна. Эсвэл энэ мэдрэмж юм болов гэж өөртөө жоохон дотроо ярилцж агаад тэгээ мэдрэмжээ гаргаж мэдрэмжээ тодорхойлоод тэгээд хүлээн зөвшөөрөх нь болох юм том болох. Тэгээд дараа нь яг яах ёстой вэ гэдэг том асуулт гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэл хүнтэй ярилцах нь уу тий сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө авах нь уу эсвэл хоббит болох нь уу шинэ зүйл турш үзэх ч юм уу шинэ зүйл турш үзэх ч юм уу тэгээд бас сэтгэл зүйн хамгийн том зөвлөгөө гэдэг нь болохоор тасгал хөдөлгөөн алхах анхаарт гарах ой мотор алхах ч юм уу тийм байгальд гарах хамгийн тийм том зөвлөгөө олж өгдөг. Байгальтаа ингээ буцаад reconnect гэж хэлдэг шүү дээ. Тийх үед бидний сэтгэл зүй ерөнхийдөө бол маш өөдрөг болж эхэлдэг. Заавал нэг амар уулын орой дээр гарах шаардлагагүй шүү дээ. Тэгээ уул руу мацах дургуй юм биш бас ээж болж шүү дээ. Тэгээ зүгээр тийм гоё агаарт гараад тий жоохон суугаад тэндээ өөрийн дотоод мэдрэмжээ бодоод юу болж юм яаж юм яагаад ингэж мэдрээд байгаа юм бол гэж бодоод тэгээд яваад очвол ерөнхийдөө ганцаардлын мэдрэмжийг аюу бууруулж тий тайвшруулж юм болов. Тэгээ би бас нөгөө нэг юм уушсан. Тэгэхээр ганцаардал болон ганцаараа байх хоёр маш өөр. Ганцаараа байх гэдэг нь болохоор хүн ганцаараа байсан ч жаргалтай байж чаддаг байхгүй юу? Хүссэн юм хийгээд ганцаараа янз янз хийгээд
Одоо нөгөө нэг дэлгэрээд байгаа соло дейт гэж ярьж байна. Ганцаараа болцооных өөрийгөө болцоо тийм зүйлийг бол хийж байгаа. Харин ганцаардах гэдэг нь дотоод мэдрэмж байгаад байгаа байхгүй юу? Өчнөө болноо өрөө хүмүүстэй байхад хүртэл ганцаарч байна. Тийм болохоор энэ хоёрын ялгаа нь болохоор ийм томоо гарч ирдэг. Тэгэхээр ганцаараа байгаад байх юм бол хүн дуртай зүйлийг хийхэд жаргалтаа хайрч ганцаараа байж болно. Асуудал үнэхээр бидний дотор өрнөдөг үү? Орчин тойрон нийгмийн хүлээлт бидний бодол сэтгэл хөдлөл нөлөөлж байна уу? Тиймээс өөрийгөө буруутгахаас өмнө бодоод үзээрэй. Энэ бодол үнэхээр минийх үү? Би өөрийгөө бусадтай харьцуулснаас болж дутуугаар мэдэрч байна уу? Надад үнэхээр юу хамгийн чухал вэ? Энэ дугаараар бид өөрийгөө үнэлэх үнэлэмж, ганцаардал, нийгмийн дарамт, ажил мэргэжлийн стресс гээд олон сэдвийг хөндлөө дараагийн дугааруудад биднэрөө захидал бичих хүсвэл тайлбар хэсэгт байгаа имэйл хаягаар захидал бичээрэй. Safe Space Podcast дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.